За hi guys, энэ удаагийн бичлэгээр Улаанбаатар хотоос Гуанжу хот руу хэрхэн хямд зардлаар явах вэ гэдэг бичлэг маань бол ороход бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэг орцгоё. За Улаанбаатар хотоос Гуанжу хот руу явах бол маш олон арга бол байгаа. Яг ингээд бүх аргын тооцныг бол бараг 30-40 арга байгаа. За тэр дундаас хамгийн төхөөрөмжтэй 4 аргыг нь бол та бүхэнд бол санал болгох чинь. За эхний арга болох Улаанбаатароос Гуанжу руу явахдаа Хонконгоор дамжих. За Улаанбаатар хотоос Хонконг руу бол ерөөсөө байнгын бол хоёр талдаа бол нислэг үйлдчихийдэг. Жилийн одоо 4 үйлрлийн турш хизээч зогсдоггүй тийм нислэг бол үйлддэг. За Хонконг хот маань болохоор эндээс харж байгаачлан Гуанжу хоттой өөрөө маш ойрхон байгааг бол та харж байгаа. Тэгэхээр бид нар бол Улаанбаатараас гараад Хонконг руу бол нисэх нь байна. За ниснийхаа дараа Хонконгт буучаад Гуанжу руу болохоор хурдны галт хэрэгээр бид нар очноо гэсэн үг. За буцахдаа болохоор ялгаагүй Гуанжугоос Хонконг руугаа буцаж хурдны галт хэрэгээр яваад за тэгээд дээшээгээ Улаанбаатар руу бол буцаад буцах нислэгээр бол ниснэ гэсэн үг. За танилцуулгын хувьд бол ийм байна. За одоо бүгдээрээ хэдүүлээ эхлээд үний мэдээллийг бол одоо харцгаая. За Улаанбаатараас Хонконг руу хоёр талын нислэг бол байнга үйлдэгдэг гэж хэлсэн. За манай Мят бол байнга нисдэг. За хоёр талдаа бол ер нь бол та хамгийн хямдхандаа бол нэг сая 637,200 төгрөгөөр өнөөдрийн байдлаар бол одоо агаарын онгоцныхоо тикетийг бол олж авах бол боломжтой байна. За энэс хямдхан олоод авчих юм бол та ер нь бол бараг л хамгийн хямдхан тикетийг олж авлаа гэж өөртөө бол хэлэх хэрэгтэй. За ер нь бол нэг сарын зайтай тикетээ захиалахад бол нэг иймэрхүү нэр бол олдчихдаг. За тиймээс бид нар бол юудсан сая 637,200 төгрөгөөр Хонконг болон Улаанбаатар хоорондынхоо нислэгийг бол хоёр талын нислэгийг бол олоод авчихна гэсэн үг. За тэрнийхээ дараа бол биднэрт Хонконгоос Гуанжу руу хурдны галт хэрэгний бол тикет хэрэгтэй. За энэ тикетийг бол бас маш олон янзаар бол олж авч болно. За хятадын Train гэдэг аппликейшн байдаг. За тэр аппликейшн дээрс худалдаж авч болно. Эсвэл бас энэ Trip.com-оос худалдаад авч болно. За өөр бас ялгаагүй вебсайт аппликейшнуд бол байгаа. За миний хувьд бол энэ Trip.com-ыг бол санал болгож байна. За эндээс бол нэг дор бүх юм авчих юм бол үзүүлж харуулахад ч гэсэн амар ингээд бүх юм нэг доороосоо явчихнаа гэсэн. За үний хувьд бол Хонконгоос Гуанжу руу явахдаа нэг аль стейшн дээр нь зогсох юм бэ гэдгээс шалтгаалаад үнэ нь бол өөр байж болно. За энэ бол ерөнхийдөө би шууд Хонконгоос Гуанжу руу яваад аль ч стейшн дээр нь одоо аль ч зогсоол дээр зогсож болох одоо бүх газруудыг бол авцсан гэсэн үг. За тэгэхээр эндээс харах юм бол Хонконгийн West Kowloon-аас яваад Гуанзу Ханон гэдэг дээр бол зогсох нь байна тий. За энэ нь бол жишээ нь Гуанжу дэнгүүдээ Шинтан гэдэг газар нь бол жишээ зогсгоо. За тэгэхээр хаан зогсгоос шалтгаалаад үнэ нь бол та өөр анзаарч байгаа хаа. За тэгэхээр хэдүүлээ хамгийн хямдханаар л явъя гэж төсөөлөх юм бол юу зөө өнөөдрийн байдлаар бол ингээд тикетээ сонгож авах юм бол за ингээд $27 үнэтэй тикетийг нь бол авъя. За $27 22 центиг хэдүүлээ 3600 ойролцоогоор үржүүлээд өмнөх нэг онгоцныхаа зардал дээр нэмчлээ. За ингээд сая 735,192. За тэгвэл энэ $27 тикет нь болохоор хэдүүлээ зөвхөн явах тикет гэсэн үг. Хонконгоос Гуанжу руу одоо хэдүүлээ ирэх тикет авах хэрэгтэй гэсэн үг. За ирэх тикет нь бол эндэлт нь бол харагдчихээн эндээс нь авах гэсэн үг. За хизээ яг яваад байгаа юм байх юм бол 5 сарын 26-нд яваад 6 сарын 2-нд ирнэ гэдэг төлөвлөгөөгөөр явж байгаа. За эндээс та өдрүүдээ ингээд өөрчлөө сонгоход өөртөө бол тааруулчих болно гэсэн үг. За мөн энэ дээр бас ингээд хэр удаан явах вэ гэдэг нь бол энийг харагч. За энд бол 1 цаг 30 минут эсвэл 1 цаг ч явах одоо тикетүүд бол байна тийм. За энэ маань бол хэр хурдан таны гал сууж байгаа гал хэрэгч хэр хурднаас бас шалтгаална гэсэн. За тэгэхээр буцах тикетийг ч гэсэн хэдүүлээ хамгийн хямдханаар нь авч. Ерөөсө 52 минут яваад буцаад Гуанжуд ирчих юм. За энэ нь бол $23 69 цент байна. За энийг нь 3600-аар үржүүлээд хэдүүлээ нөгөө зардал дээр нэвчих юм бол сая 820,476 төгрөгөөр бол бид нэр Монгол улсаас Хонконгоор дамжаад Гуанжуд очичлоо гэсэн. За энэ явж байгаа маршрутын хувьд юунд давуу тал болох юм бэ гэм бол та Хонконгийг давхар үзэх боломжтой. Тэрийг бол олгож чинь. За дээрэс нь жилийн бас байнгын энэ одоо нислэг маань үлдэж идэг хамгийн хурдан аргаар ер нь бол жилийн аль ч улиралтай Гуанжуд бол очих боломжтой. Тийм маршрутаа гэсэн үг. За хэдүүлээ эдгэрийг хаач. За бидний дараагийн маршрут бол Бээжингээр дамжих. За Улаанбаатараас Бээжин рүү нисээд Бээжингээс Гуанжу руу ниснэ гэсэн. Буцахтаа ч гэсэн ялгаагүй Гуанжугоос Бээжин рүү нисээд за тэгээ Бээжингээс Улаанбаатар руу бол ирэх нэ. За ингэж явах юм бол бид нар ялгаагүй тэгэхэд Мятаараа ниснэ Улаанбаатар хотоос Бээжин рүү. За Мят бол хамгийн хямдхан бол нислэгийг бол үлдэж байгаа. За тэгж нисэх юм бол бидний хувьд ер нь
ямар хүн үнэтэй болох юм бэ гэх юм бол хамгийн хямдгаар бид нар олж авч чадах юм бол 781,400 төгрөг болох нэ бидний Улаанбаатараас Бээжин хүртэлх зардал гэсэн үг. За энэ маань хоёр талын нислэг шүү. Бид нараас бусаад ирэх тийхтэй бас энэтэй зүг авчиж байгаа гэсэн үг. За ер нь бол өмнөх бичлэгүүдээр хэрвээ та үзчихсэн бол энэ маань нэг 769,000 хавцаа байсан. За тэгээ инфляц өсөх, за нөгөө нэг бензин өсөж байгаа болохоор тодорхой хэмжээнд бол өссөн байна бидний нислэг маань. За ингээд биднэрт дараа нь Бээжингээс Гуанчжуу явах нислэг хэрэгтэй гэсэн үг. За тэрмийн болоос хамгийн хямдханаар ер нь 767,000 төгрөгөнд бол олдох нэ. За энэс бас хямдхан хэрвээ та яг явж явах үедээ олж авч чадах юм бол та энэ бол итгэлтэйгээр хамгийн хямдхныг олоод авчлаа гэж өөртөө бол бодох хэрэгтэй. За ер нь энэс доошоо нэг үсрээл ер нь нэг за үсрээл 700,000 дээр л очиндоо ер нь тиймэрхүү үнээр ер нь бол дотоодын нислэг нь бол үлдэгдэг. За тэгтээ зарим тохиолдолд ийм нөгөө нэг одоо энэ нислэгийг харах юм бол жишээ нь зөвхөн гарт ирт явна гэж байгаа байхгүй ямар нэгэн одоо чантам авч явахгүй. За тийм нислэгүүд нь бол хямдхан байдаг. За энэ гэхдээ бол үнэтэй байна жишээ нь. За Air China энэ нислэгээр ингээд нисгэнэ. За энэ нислэг маань ингээд хэдүүл ороо зүй сонирхоод харах юм бол 20 кг юм бол чантамтай бол явж болно гэсэн үг. За мэдээж ингээд чантамын жингээ ихсгэж болно. За энэ нислэг дээр бол болохгүй мэн болдог тийм нислэгүүд байгаа. Гэхдээ ихсэх юм бол хамаагүй үнэтэй болчдөг баг шүү тийгт маань. За ингээд бид нар Бээжингээр дамжаад хоёр талын нислэгээ аваад Бээжингээс Гуанчжоулоос хоёр талын нислэгээ аваад нийтдээ 4 удаа ниснэ гэсэн үг энэ явж байгаа маршрутаар. За тэгэх юм бол үнийн хувьд бол 1,548,800 төгрөгийн үнэтэй буюу өмнөхөөс хамаагүй хямдхан болж байгаа юм. За дээрэс нь бид нэр бас Бээжинг үзэх боломжтой болчлоо гэсэн үг замаараа. За Хонконг Бээжин хоёрыг хооронд нэг хальт харьцуулах юм бол Хонконг бол хамаагүй үнэтэй газар шүү. Бээжин бол хамаагүй хямдхан газар гэж ойлгох хэрэгтэй. Хонконг бол ер нь бараг л Сингапурын дайны үнэтэй газар. За Сингапуроос жоохон л ер нь юмнууд нь хямдхан байдаг. За хоолны хувьд бол хамаагүй хямдхан. Гэхдээ үзүр үйлчлэгийн болон буудлын хувьд за дээрээс нь Хонконг руу орж байгаа нислэгүүд манаас өөртөө хамаагүй үнэтэй байдаг. За тэгэхээр бид нэр өмнөхтэй харьцуулахад бол хамаагүй хямдхан бол хямдруулаад ирлээ. Энэ маань бол нэг хүн дэрлэхэд бол бид нар бол ойролцоогоор бол нэлээд хямдруулсан гэж бодож байна. За нэг хүн дээр л ойролцоогоор бараг 280,000 төгрөгийг бол хямдруулж байгаа байна. Тэгэхээр та гэр бүлээр явж байгаа бол одоо 3 хүний хүүхдийг гуруулаа явж ялаа гэж бодоход 280,000 гэдэг чинь нэг ойролцоогоор та 800,000 төгрөгийг бол хэмжиж байна гэсэн үг байна. За Бээжингээр дамжууд явах юм бол бид нэг иймэрхүү байдлаар явах нь. За дараагийн маршрут бол бид нэр Монголоос эхлээд газраар Бээжин орох тийм маршрут байгаа. За энэ зургийг идэвхтэй томруулж дараа нь ярина. За бид нэр газраар хэрвээ дамжаад явах юм бол ямар маршрутаар явах юм бэ гэвэл ийм маршрутаар бол явах нэ. За бид нар Улаанбаатараас замын үд хүртэл төмөр замаар явна. За тэрнийхээ дараа замын үдээс Ирээн хүртэл бид нар бол автобусаар ч юм уу машинаар хил даавна. За тэгснийхээ дараа дахиад Ирээнээсээ Бээжин хүртэл бид нар дахиад автобусаар явна. За тэгээд Бээжинд очиод Гуанчжоулоо ниснэ гэсэн үг. За ингэж явах юм бол за юуцсан биднэрт нөгөө нэг юуны маань мэдээлэл байгаа. Бээжингээс Гуанчжоулоо хэдэн төгрөгөөр нисэх юм бэ гэдэг мэдээлэл байгаа. За тэр маань бол 767,400 төгрөгөөр бид нэг хоёр талтай нисчихэд байгаа. За энэ дээр нэмэх нь саяны нөгөө бидний вагоноор яваад 2 удаа автобусаар явж байгаа төлбөр маань нэмэгдэнээс үг. За тэр маань болохоор хоёр талдаа болохоор ойролцоогоор нэг 420,000-аас 440,000 төгрөгийн хооронд бол байдаг. Нөгөө юан дээшээ доош хэлбэлцгээсээ шалтгаалдаг. За тэгэхээр хэдүүлээ азтай тохиолдол нь байлаа гэж бодоод 420-оор явчлаа гэж бодъё. Тэгхийн бол бид нар Гуанчжоу орох зардал бол хоёр талдаа 1,187,400 төгрөгөөр бол бид нар бол Гуанчжоу руу хоёр талд бол яваад очоод буцчих нь байна. За тэгэхээр энэ маань бас хамаагүй дахиад хямдраад ороод ирж байгаа бол та харж байгаа. Өмнөхтэй харьцуулбал бид нар бол даруй бараг 400,000 төгрөгөөр хямдхан явлаа. Хоёр дахь маршрутаас эхний нөгөө нэг Хонконгоор дамж нисдэхээс бол бид нар бол даруй 700,000 төгрөгөөр хамаагүй хямдхан явчлаа гэсэн. За тэгэхээр нөгөө 3 гэр бүл явж байгаа бол эхний Хонконгтой харьцуулахад та 2,100,000 төгрөгийг хэмнэж байгаа. Бээжингээр дамжиж явж байгаатай харьцуулахад сая 200,000 төгрөг бол ер нь бол хэмнэхний гуруулаа явж байгаа үед гэсэн. За тэр хэмсэн мөнгүүдээрээ очоод сайхан шопинг хийж болох нэ. За сүүлийн маршрут маань болохоор шууд нисэх байгаа. Гуанчжоулоо. За Улаанбаатараас шууд Гуанчжоулоо ниснэ. Шууд нислэгээр ойролцоогоор нэг 4-5 цаг бол болох нэ энэ нислэх маань болохоор.
За ингэхдээ энэ нислэг болохоор нөгөө байнгын үйлдэгдэг нислэг бол биш. Зарим үед гинт гарч ирээд гинт зарагдаад дуусчдаг тийм нислэг байгаа. За гарч ирэхдээ ч гэсэн үнэтэй гарч ирдэг. Доор хаяж 2 сая төгрөгийн үнэтэй бол гарч ирдэг байгаа энэ хүн нислэг маань болохоор. За тэгэхээр та бүхэн сонголтоо хийхдээ болохоор аль нь танд амар байх уу, хямдхан байх нь танд давуу тал ах уу, үнэтэй байх нь давуу тал ах уу. За дээрэс нь хэрвээ төлөвлөж яваад явна гэх юм бол аль болох нөгөө миний өмнө ярьсан сонголтуудаа сонгох хэрэгтэй. За хэрвээ ингээд гонжогийн шууд нислэгийг хүлээгээл ивэл хизээж гарч ирэх нь мэддэхгүй, та амралтаа яаж зохицуулах нь мэддэхгүй гарч ирсэн ч үнэтэй гарч ирнэ л гэсэн. Энэ бол ер нь бол гинтийн аялагч нарт зориулсан тийм бол одоо маршрут байгаа гэнэ гэсэн. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусж байна. Дараагийн бичлэгээ уулзлаа. Түр баяртай лайк болон subscribe-анд дарцгаагаарай. Bye guys.